Сайн байцгаана уу? Энэ өдрийн амар амгалан айлтгий. За өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ бясалгалын талаарх буруу ойлголт гэх юм уу? Эсвэл шинэ ойлголт. Эсвэл байдаг зүйлийг мэдэрч байсан өмнө нь ойлгосон ийм байж болохын гэдэг бодол тэрийг баттгсан тайлбарыг та бүхэндээ хүргье. За өмнө нь бол би бясалгал гэж завилд суугаад чимээгүй болоод тэгээд өөрийнхөө элдв бодлоос чөлөөлөгдөх гэж оролддог байсан. Ганц нэг бясалгалын сургалтанд суухад бас энийг заадаг байсан. Яг өөрийгөө тайван амгалан байгааг мэдрээрээ. Юу ч бодохгүй байна, амар амгалан байна. За та бол ингээд айгүй гоё байна гэдэг ч юм уу. Энэ байдлаар бидрийг бясалгал хийлгүүлдэг байсан. Гэтэл энэ маань буруу ойлголт болж хувирлаа. Яагаад гэсэн чинь бясалгал гэдэг нь өөрөө таны дотор бодогдож байгаа тэр бодлууд яг юуны тухай бодоод байна. Тэр бодлуудтайгаа ажиллах нь өөрөө бясалгал болж хувирлаа. Яагаад тэгэж байна вэ гэхээр бид нар өмнө нь ингээд асуудлаасаа ингээд зүхтэж болохоор юм шиг санагдаж зүгээр надад асуудал байхгүй байна. Би асуудлыг бодохгүй гэж бясалгах тусам эсрэгээрээ бид нар бүр их бухимдаж стресс үүсдэг. Тэгсэн чинь тэр асуудлуудыг би бодохгүй байна гэж бодсноороо тухайн асуудлууд шийдэгддэггүй. Бясалгаа дуусны дараа нөгөө л нэг амьдрал ахиа гараад ирдэг. Тиймээс би та бүхэнд юу гэж хэлэх гээд байна гэхээр бясалган гэдэг нь та яг чимээгүй суугаад яг танд юу тархинд чинь ямар бодол орж ирж байна. Яг бясалгаа суухаар нөгөө нэг нойлын өрөөндөө нойлын цаасаа тавьсан болов эсвэл будаах шахчаа залгалуу мартлуу гэдэг нэг юм бодлууд орж ирдэг. Тэрийг ажиглах байхгүй юу? Харин тэрнийхээ асуудлуудыг шийднэ. За би будаах шахчаа залгалуу байлаа. За энэ бодол ерөөсөө бясалгалд нөлөөлөхгүй гэд нөгөө бодлоосоо сайрнуулах гэж оролдох биш. Харин уцаар залгаад гэрт чинь хүн байвал асуугаа би будаах шахчаа залгаатай орхич уу гэдэг ч юм уу. Эсвэл буцаж очиод тэр будаах шахчаа залгасан үгүйгээ шалгадаг ч юм уу. Тэр асуудлуудыг шийдэж явах нь өөрөө бясалгал болж хувирж байна. Энэ бол зөвхөн жишээ байхгүй юу? Бид нар толгой тохир дотор ямар нэгэн бодол орж ирж байна гэдэг танд асуудал байна гэсэн үг. Тэр асуудлыг шийдэхгүй бол хизээч ахихгүй, хизээч стресстгүй, амар амгалан байхгүй. Тэр асуудлуудаас зүхтлаа гэд таны амьдрал сайхан болохгүй, миний амьдрал бас сайхан болохгүй. Яг ч гэсэн би энэ бичлэгийг хийх гэж бас л бодоод байгаа байхгүй толгойдоо. Энэ бясалгалын тухай буруу хүмүүс бодоод байт юм байна. Энийг би зөвөр ойлгуулах гэсэн гэдэг чин хүсэл дотор бодогдоход тэгээ энэ асуудлыг би яаж шийдэх вэ гэхээр бичлэг болгоод YouTube дээрээ тавих гэдэг сонголт гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ яриагаа хийгээ сууж байхад би ахаад чөлөөлөгдөж өөрөө цэвэрлэгдэж стрессээс ангид болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бясалгал гэдэг зүйл маань альва асуудал болж үйл явц тэр бүхэнд яг гоё төвлөрөөд тунгаан бодохыг бясалгал гэж нэрлэдэг байгаа юм шиг санагдаж байна. Та юу гэж бодож байна? Тэгээд энэ бичлэгийг үзээд яг бодоод би яг юу бодож байна? Тэр бодож байгаа асуудлуудаа шийдэх боломжгүйнүүдийг орхиод тэгээ явах нь туршаад үзээрэй. Бас комент үлдээгээрэй. Мөн бид нар юу хүсэж байгаагаас мэддэггүй. Бясалгалаар дамжуулж бид нар энэ амьдралаас яг юу хүсэж байгаагаа олж харах хэрэгтэй. Хүн юу ч хүсэхгүй болоод ирэхээр амьдрал нь дуусч эхэлдэг. Явах цаг нь болсон байна гэж үздэг. Зүүнний үзүүр дээр будаа тогтох мэт энэ амьдрал ховор заяагаар бид нар хүн болж төрсөн. Энэ ховор заяагаар хүн болж төрсөн энэ амьдралыг дэмий үрэх гэж үү? Ямар нэгэн хэрэгтэй
хүнд хэрэгтэй, байгальд хэрэгтэй, өөрт хэрэгтэй зүйлийн төлөө явж болохгүй гэж үү? Та юу чаддаг вэ? Таныг юу хийхэд хүмүүс илүү магтдаг вэ, урамшуулдаг вэ? Тэр чадвараа та хөгжүүлээд түүнийгээ өөрийнхөө амьдралын гол зорилгоо болоод явах боломж бол байдаг юм байна гэж би харж байгаа. Миний хувьд гэвэл утга учиргүй, уйтгар гунигтай амьдралд байсан би өөрийгөө харсан тэр өдрөөс хойш одоо бол миний амьдрал утга учиртай, зориг тэмүүллээр дүүрэн зөв зүйлийн төлөө явж байгаа ийм их ирч хүч, бүр нэг дурлсан юм шиг мэдрэмжээр урагш явж байгаа энэ амьдралыг би бол илүүд үзэж байгаа учраас нэг ч гэсэн хүн ойлголт, ухаарлыг олж аваад аз жаргалтай, ирч хүчтэй, тийм сонирхолтой амьдраасаа гэж хүсэж байгаа. Энэ хүртэл явхад маш олон сэтгэлийн блок, ойлголтуудыг олж мэдсэн. Бүгдийг тайлбарлана гэвэл хэцүү. Тэгэхээр тодорхой хүрээнд, сэдвийн хүрээнд дор бүрнээ сэдв болгоод бичлэгээ оруулаад явж байгаа. Хэрв та хүн болгон өөрийн гэсэн амьдралын замналтай учраа олохгүй байгаа үе гарч байгаа. Яг бичлэгүүдийг ойлгоод, сонсоод, ухаарлуулаад орж авах боломжтой ч гэсэн яг таны амьдралын кейс болон таны амьдралын замнал өөр байдаг. Түүн тохирсон чиглэлийг авах нь бас зүйтэй. Хэрэг хүсвэл бас надаас чиглэл авах боломжтой. За тийм үйлчлэгийг бас санал болгож байгаа шүү. За тэгээд та бүхэн маань тунгаан бодоод таны сэтгэл, оюунд ямар нэгэн асуудал байна уу? Тэр асуудлыг шийдэхин төлөө та ямар нэгэн зүйл хийсэн үү гэд бодоод үзээрэй. Тэгээд тэр шийдлийг олох үйл явц нь өөрөө бясалгал юм байна гэсэн дүгнэлтэнд би хүрсэн. За энийг бас та нар бодоод үзээрэй. За ингээд богино хэмжээний дасгал зааж өгье. Нүдэн нарай. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргалаа. Зүгээр л өөрийгөө ажиглаарай. Амьсгалж байгаа өөрийгөө ажиглаарай. Мессенжерээр шалгамаар санагдах, инстаграмаар шалгамаар санагдах, хин нэг рүү ярмаар санагдах мэдрэмж бол төрж болно. Ямар ч хамаагүй мэдрэмж төрж болно. Ямар нэгэн зүйлээ хийхээ мартсан бол бичлэгийг зогсоож байгаа тэр хийх гэж байгаа зүйлээ хийж болно. Хийж дуусчаад үргэлжлүүлж бясалгаж болно. Хамгийн түрүүнд орж ирсэн бодлыг ажиглаад би энийг яагаад бодоод байгаа юм болоо гэж өөрөөсөө асуугаарай. Жишээлбэл би одоо өсчин хийж байгаа. Хүмүүс цаг аваад үйлчлүүлэх болов уу? Над дээр ирэх гээд одоо залгаж байгаа болов уу гэдэг ч юм уу. Янз бүрийн бодлууд орж ирнэ. Тэгэхээр би энэ бодлыг барьж аваад шийдлийг гаргаж ирнэ. Яг одоо би бичлэг хийж байгаа учраас тэр зүйлд санаа зовох шаардлагагүй. Чи бичлэгээ дуусгаад дараа нь тэр интернетээ, мессежээ бүх юм шалгах боломжтой гэж өөртөө хэллээ. Тэнгууд би өөрөө тайвшраад тиймдээ би яг одоо бодох шаардлагагүй байна. Бодох цагийг олвол яг тэгж тохируулъя гэдэг ч юм уу. Ийм шийдлийг болоод явна гэсэн үг. Таны өөрийн асуудал бол өөр байгаа. За тэгээ өөрийнхөө бодолтойгоо ажиллана. За ингээд би та бүхэндээ бодол нөлөөлөх, оюун санаа даалт ухамсарыг идэвхжүүлэх хаяыг тавьж үлдээ. Та нар тэгээд бичлэгээ үргэлжлүүлэн сонсоод
бодлоо зэгцлээрэй гэж хүсэж байна.